Оросын албаны улсын ерөнхийлөгчийн манай улсад айлчилсан айлчлалын хүрээнд Монгол улсын салбар яам агентлагуудтай 14 төрлийн гэрээнд гар хэвсэлзүүлсэн. Үүнээс гадна Монголын иргэд Оросын албаны улс руу визгүй зорчих асуудлыг ярьснаас гадна махны экспортын талаарч хэлэлцсэн. Тэгвэл асуудал ажил хэрэг болоход хэр ойр байгааг салбарын сайдаас тодорхойлсон. За хамгийн ойрын хурц орондоо визгүй зорчих нь иргэдийн хувьд таатай боломжуудын нэг. Харин энэ асуудалд Монголын талд төдийлөн ач холбогдол өгөхгүй байсныг Оросын албаны улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн ихэрх дэлчин сайд Азизов ярьж байсан юм а. Гэхдээ айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэхэд томоохон алхмыг хийж чадаатай байлаа. Олон нийтийн харж байгаагаар харилцан визгүй зорчих нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай гарц юм харж байгаа юм. Тэгвэл энэ ганц аялал жуулчлал гэлтгүй бүх салбарын бизнес, хүмүүнлэг, соёл шинжлэх ухаан, боловсрол, спорт зэрэг олон талын харилцаа эрс идэвхжих боломжийг нээх юм а. Хоёр орны гадаад иргэн сайднаар энэ гэрээнд гар хэвсүүлсэн байгаа. Одоо ингээд удахгүй засгийн газраар энэ асуудал эцсийн шийдвэрлэгдээд ингээд ер нь тун хориод энэ нэг шараас 2 сарын дотор бол Монгол улсын иргэн өнгөр Оросын албаны улсад визгүй зорчих энэ хүсэл бүрднэ. 2011 оноос эхлэн Монгол улс хойд хөрш рүүгээ мах экспортлох боломжийн талаар ярьж эхэлсэн. Энэ үеэр жилд 10 сая тонн мах гаргах нөөц болцоо байгааг хэлж байсан юм. Тэгвэл энэ асуудал хэсэгтээ чимээгүй байсны эцэст Оросын албаны улсын төрийн тэргүүний Монгол улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд эргэн зөвшөөрсөн юм а. Монгол улсад хөдөө аж ахуйн хүчрэг орон бидэнд бол хөдөө аж ахуйн мах болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм болцоотой. Энэ чиглэлээр шигшин одоо хоёр хүчтэйгээ сая бол тодорхой тохиолдолд төрж одоо маш идэвхтэй ажиллаж цаашдаа бол нөхцөл болцоогоо улам сайжруулах юм болцоо бүрдсэн. Энэ талаар дагуу бид тун оройн үед бол бодтой алхмуудыг хийх болно. Ийхүү хаана ашигтай байж болох хоёр шийдвэрийг ажил хэрэг болох эхний алхмуудыг тавигдлаа. Өнөөдрийн байдлаар Оросын албаны улсад жилд давхарсан тоогоор 600 мянган Монголын иргэн Оросоос Монгол руу жилд 100 мянга гаруй иргэн зорчдог гэх мэдээл байгаамаа. Харилцан визгүй зорчих болсноор зорчдын тоо огцом нэмэгдэх нь гарцаагүй юм. Тиймээс иргэдэд хил гайлын үйлчлэгийг төрхин шуурхай чирэгдэлгүй үзүүлж хоёр талын боомт гарцыг шинчилж заримийнх нь статусыг олон улсын зэрэгэлд хүрэх талаар ажиллах хэрэгтэй болж байгаамаа.